Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 төлөвөн дээр суугаад харуулсан сонсож байгаа хэрэг танд өдрийн мэндийг дахиурхий. Улаанбаатар хотод 15 цаг 13 минут болж байна. Радиогийн нэгдүгээр студиэс хөтлөгч Анжгаа хөтлөгч цэцэг найруулагч Баяраа нар илүү шүпийн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргье. Баярлалаа. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүчрхэг дархлааг бий болгоно гэсэн уриатаагаар циклоферон хамтран ажиллана. За мөн хэрэглээ бүр тохирсон зээлийг Payonos гэсэн уриатаагаар цахим зээлийн аппликейшн Payon хамтран ажиллана. За пүрэв гариг болгонд бид нар үйлчлэгээ гэдэг сэдвийн хүрээнд ярилцдаг байгаа. За өнөөдрийн сэдв бол за энэ яг зөвхөн хүүхнүүдийн сэдв бас биш шүү. Ирчүүд ч бас хийлэгдэг болсон. Хөмсөг шивүүлсэн хүмүүс. Яг үнэ. Хүүхнүүд биш шүү. Зөвхөн хүүхнүүд биш. Ягаад гэвэл миний л мэдхээр бол манай бас нэг улсын их хурлын гишүүн маань хийлгэж байсан. За нэг ардын жүжигчин маань хийлгэж байсан эрэгтэй хүмүүс ярьж байгаа шүү би. Гэх мэтийн ирчүүдийн олон жишээ байгаа учраас бол би зөвхөн хүүхнүүд гэмээргүй байгаа юм зөвхөн. За чи бол шивүүлэхээргүй хөмсгтөө төрсэн хүн л дээ. Таны хөмсгийг анх удаага л ингээ яг тогтож харлаа. Та ч юм уу өстой шивүүлэхээргүй сайхан хөмсгтэй юм шүү дээ. Тийм намайг яг ингээд нөгөө нүүр мөр боддог юм нөгөө нэг юунд тоглолт моголтонд ордог байхад чинь нүрээ бодчихж ордог байсан шүү дээ. Манай нүүр бодогч нар бүр засцсан юм шиг хөмсгтэй гэдэг байсан шүү намайг бас. Анх удаага л яг тулж харлаа. Тэгдэг байсан шүү бас. Би гэхдээ хахаа зүгээр зурчдаг болохоор л ингэж харагдаж байгаа. Миний хөмсгөө шивээстэй шүү дээ. Тийм үү? Тийм бодгийн арилгах юм бол шивээстэй юм. Хизээ шивүүлсэн. 16 илүү 17 он шивүүлсэн. Бараг 8-10 жил болох ч байгаа. 15 ч гэж магадгүй. Бас давгуул болцсон байсан уу юу? Харцангуй гайг болцсон байсан. Сервис нь. Тийм. Одоо ихэн үедээ бол нэг хэсэг хүүхнүүд бол туршилт тусцсан шүү дээ тийм. Манай ээж байж туршилттэй шүү дээ. Тохойд чи Баянгорт байсан бохгүй юу? Тэгээ Баянгорт хотоос ингээд мундаг хөмсөг шивдэг хүмүүс хурж ирлээ гэд. Гэтэл тохойд шивүүлснийхаа дараа бол гоё л харагдаж байгаа юм чи тэр чи нөгөө шинэлэг юм чи. Хэсэгчкаарсан. Тэгээд нөгөөдг нь 3 жилийн дараагаар ингээд бүр улаагаад хүрэнтээд хөхөнгөтэй болчихсон. Тий, стомохоос. Тий, хөхөнгөтэй. Тэгээд арилгуулж лазардуулаад дахиж шивүүлээд одоо тэрийг арилгаа дахиад шивүүлэх гэж байгаа шиг шүү дээ. Харин тий. Өстэй. За. Чинийх бол одоо ингээд 16 он гэдэг чинь бараг 10 жил болж штэ. Чинийх бол нэлээд сайн шивгдсэн учраас тэгж хөхөрж мөхөрсөнгүү тийм үү? Тийм би сонгохдоо нөгөө шорон бодог гэдгийг сонгож байсан. Энд чи дотроо бас юу бодог нь аль улсын ямар бодог гэдгээс хамаарна. Тэгээд шивээсний төрөл нь бас дотроо олон. Энд чи нөгөө нэг үстэй мэд шивэх, омбре буюу уусалтай шивэх, 3D, 4D одоо сүүлэр бараг 9D болсон мөн үү? Бацар байна бод. Тийм актер нарийн шинжлэх ухаан уу ч. Тийм штэ. За. Гээд дотроо олон төрөл байна. Тэгээд яг ямар бодог гэдгээс бас айгүй шалтгаалсан. Тэгээд шорон бодог нь болохоор нэлийн тогтцтой байна гэж би одоо байгаа. Бидний дээр үед нөгөө нэг ингээд нөхдүүд зүүн баян 1970 он гэдэг шивээс чинь хар бэхээр хусдаг байсан. Тэр хар бэх чинь тухайн үедээ хар байж байгаа сүлдрийг хөхөөлцдөг байхгүй. Тэр одоо ээж эмээд чинь тохиолдсон үйл явдлын одоо гэр чинь байна шүү дээ тийм үү? Тийм л ах та тийм баг. Тэгээ ер нь яг одоо би хэдэн оноос энэ хөмсөг шивээс айгүй гайгүй болсон гэж бодоод байгаа гэхэлэр нэг 20 оноос хойш бол айгүй айтайхан болсон гэж харагдаад байгаа. Тэрнээс өмнөх хүмүүс бол өстой туршилтын тулгаа шүү дээ. Бүр нэг мемэ болоо яваад байсан нэг охиныг санаж гинөө. Нэг юм амар өргөн юм шивээстэй нэг юм нэг охин яваад байсан шүү дээ. Тоглосон. Тэр чинь бүр бурятка байсан шүү. Тийм үү? Тий. Орсын бурятын охин байсан шиг санагдаж байна. Тэр чинь одоо том болцсон. Бид нар 400-ийн шуганаар ярьжсэн. Тэгээд нөгөө нэг тэр шивээс арилгуулаагүй заяа. Тэрнгээрээ тэр чигээрээ од болоод инфлюенсер болоод жаалаад явж байгаа шүү. Оо зөө. Манай нөхөр ингээд нэг юм нүрээ бодож намайг ингээд хөмсөг зурж морхыг ингээд харж ахаараа эсвэл ингээд нэг юм юу заримдаа ингээд шоолмор санагддаг юм шиг байгаа. Хөөхнөд гаднаас ингээд хөмсгөөрөө дивээл ороод ирдэг. Нэг боён жагаагийн хэцүү юм байдаг шүү дээ. Тэр шиг те. Яста халин дүүлж байгаа бүргэж шиг гэж шоолдог байхгүй. Одоо тэгээд яах вэ? Энд чи хөмсөг гэдэг чи өөрөө хүний гоо сайхны нэг одоо илэрхийлэл болоод байна л да. Дуунд хүртэл байгаа шүү дээ. Хараацсан жигүрсэг дахиралдсан нарийн сайхан хөмсгөөрөө гэдэг те. Тэгэхээр ийм чухал зүйл учраас одоо тэрэнд нь зориулаад хөмсөг шивэх гэдэг сервис гараад ирж тэр зүйлийг нь одоо ингээд хүмүүс бизнес болгоод ингээ аваа явж байна. Хөрхи хөмсөхгүй байх чи эвгүй шүү дээ. Би нэг удаа яг энэ нэг 8-нд явж явах үед л те нэг
ахтай цогт бааз тэр химийн хордлого орсон ч гэдэг үл юу гэдэг үл ингээд бүр ус нөө ямар ч ус байхгүй. Өмсөгч байхгүй юу ч байхгүй. Тэгээ парик зүүчдэг. Тэгээд ингээд зөвөр үстэй эрэгтэй хүмүүс байсан учраас бид нар нэг анзаардгүй мэлээ л дээ. Ингээд ус нь ингээд парика зүүчлээрээ зүгээр л хүн шиг харагдаад байдаг. Парика авахлаараа зүгээр амар. Тэр чинь хөмсгөхгүй болохоор ингээд нэг милисэн юм болоод тэгээ амар харагдсан юм лээ. Тим хүнтэй явжсэн. Тэгээд энэ хөмсг гэдэг чинь ер нь айгүй чухал юм байдгийн байх шүү гэж тэ. Энэ хөмсгтэй болохын тулд хаа одоо шивүүлээгүй байгаа тохиолдолд байж тээ хөмсгийг чинь бодох гэж хөглөө 30 минут суу шүү дээ. 30 минутын өмнө болсон шүү дээ. Тэгвэл бас цаг хугацаа хэмнэд юм байна. Цаг хугацаа хэмнэ айгүй том даваад штэ. Тэгээд аятайхан шивүүлсэн бол тэрийг нэг тийм амар нэмж зурж мураад ах шаардлага байхгүй. Харин айгүй шивүүлсэн бол жоохон өөгийн дарж байгаа нэг цасан да. Тийм хэлбэр мэлбэрийн засан. Тэгээ тэр чинь яаж яхад нэг хүн ингээд турна, таргална, хөвгшрөн, арьсан унжин тэр болгонд нөгөө энэ хөмсгний хэлбэр чинь өмнөх яг хийжсэн үеэсээ шал өөр болж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд засах шаардлага бас гарна. Тэгэхээр хөмсг ер нь бол айгүй нэрэ. Тэгээд жоохон буруу ч юм уу те нэг жоохон 2 ондоо мондоо шивцэн байхад бол хүний царайд эрс өөрчлөлт ороо явчихдээ шүү дээ. За тэгэхээр өнөөдөр энд нөө хөмсгний шивэсний талаар ариун мэдлэгтэй туршилт болж исэн нэг бол бүр сайн туршилтанд орсон одоо сайн сайхны жишээ болж байгаа ийм арбин мэдлэгтэй сонсогчд маань орж ирж бие биендээ шипийг аваалцнаа. Тэнт сайхан шивдгийг ингэж шивүүлвэл зүйтэй ийм бодог сонгуул сайн тийм бодог сонгуул сайн хөмсгний хэлбэр мэлбэр нь ийм байвал илүү зүгээр юм бэлээ байлж гэдэг юм уу те. Хэр их тод хэлдэг. Энэ бас ингээд тод бүдгийн ялгаа гэж байна гэдэг байх бах те. За тэгээд сайн ба сул тал нь юу байсан энэ тухайгаа яри одоо өөр юу гэдгийг зарим нэгэн юм хөмсг шивдэг мундаг супер салон байвал тэр мэрийг хуваалцсан юм. Бүгдээр туршилт болоод яваад баймаргүй шүү дээ. Намайг хөмсөг шивүүлж яхах зүгээр нэг харж байгаа л нэг хідэн юм цэг гатгаж байгаа л хөмсөг шивчдэг байсан байхгүй юу? Одоо тэгсэн чи бүр нүүрэн дээр баг геометрийн зураг зурж штэ хаа. Яг нөгөө халтаа харьцаа гэдэг энэ нэг хамрны угуулзнаас ингээд дээш нь татуулаад нүдний төсгөл хүртэл энд бол хөмсгний төсгөл байна. За хамрны угуулзнаас дээшээ нүдний ухар харуу явлаа энд эхлэл нь байна. Гэтэ эхлэл нь амар тод ойж болохгүй. За өргөлт нь болохоор хамрны угуулзнаас ингээд явлаа чигээрээ харж байхад ингээд энэ нөгөө хүүхэн хараа штэ тэ энийг гадна талд энэ өргөлт ирнэ гэж мэгээд одоо бол их гоё нарийн. За. Тэгээд мэдээж нөгөө хэлэх хэвээр юм маань бол хідэн төгрөг байсан юм бэ? Ямар үнэ ханштай байсан юм бэ гэдгээ. Чиний үед чамаг шивүүлж байхад ямар үнээр шивүүлж? 120 мянга. Пүүх 10 жилийн өмнө 120 мянга байсан юм бол одоо замаа алдсан уу? Нэг бол нөгөө дэлгэрээд ингээд нэг үн ундаг штэ. Дэлгэрээд унсан. Тийм нөгөө хөөс нь арилна гэдэг штэ. Тийм. Гэтэ салаанууд янз бүр байгаа даа. Ерөнхийдөө нөгөө нэг юм гайгүй шивдэг салаанууд бол нэг 350, 400, 500, 500 гэж байгаа даа. Ерөнхийдөө нэг дундаж үн нэг 250-аас 300-ийн хооронд байгаа болов. Бүр нөгөө ингээд олноор нь хийдэг ингээд одоо нэг жоохон туршлагажаагүй газрууд байгаа штэ. Тэгээд тэд нар бол нэг 70 мянган литр гэсэн тийм юмнууд бол харагдаж байдаг. За тэгээ манайхаа орж ирээд хуваалцсан үдээ. Тий. За хамтран ажиллаж танилцуулчаад үргэлжлүүлнэ. Хүчрэхэг дархлааг бий болгоно гэсэн уриатаагаар циклоферон хамтран ажиллаж. За, циклоферон гэдэг эмийн бэлтгэл нь бол дархлаагийн чинь дэмжиж өгдөг. За, дээрэс нь вирусын эсрэг үйлчлэгээтэй, өрөвслийн эсрэг үйлчлэгээтэй ийм одоо оригинал бүтээгдэхүүн байгаа шүү. Хүний цуснд бол маш олон тооны ийм дархлааны эсүүд байгаа шүү дээ. Манайх нь цагаан айс, улаан айс инээ тэрэг гэдэг чинь энэ дотор чинь бол ихэнх нь бол бас дархлааны эсүүд байдаг. Тэгвэл циклоферон гэдэг энэ юм бол таны тэр төрөлхийн буюу байгалийн дархлааны тогтолцооны чи эсүүдийн үйл ажиллагааг нь идэвхжүүлээд за ингээд идэвхжүүлээд өгөхлөөр чинь нөгөөдөл чинь бол одоо нөгөө гаднаас янз янзын дайснууд ороод ирвэл тав гэл ингээд бариад иддэг. Язган тал ажиллаж байгаа шүү дээ. Ер нь бол бариад иддэг байгаа шүү дээ. Тэр дархлааны эсүүд чинь бол макрофаг энэ төргээ байгаа. Тийм ингээд зүгээр ингээд бүрхэж аваад тэгээд өөртөө уусгаад хайлуулаад тий алга болгочдөг гэсэн үг. Энд эсүүд чинь бол супер болноо гэсэн үг байна. За яг үнэн. Тэгэхээр ямар нэгэн вирус болон нянгийн халдвар авч өвчлөлтөн тохиолдолд эмчилгээний зорилгоор энэ нэмийг хэрэглэх юм байгаа. За ямар үед тэгэхээр ханаа томоо болон амьсгалын замын халдварын эмчилгээнд хэрэглэнэ. За сүүлийн үеийн ханаа томоо их хвчлэн вирусын шалтгаантай байгаа даа. Ямар төрлийн вирусын халдвар авсныг ялгаж шинжлэх боломж бас хомс байгаа даа шүү дээ. Тийм учраас амьсгалын замын халдварт ханаадны томонд хэрэглэдэг гэж байгаа. За энэс гадна herpes вирус буюу амны хомхон эмчилгээнд би саяхан бүр амьд жишээгээр үзүүлсэн шүү дээ. Яг үнэ. Ерөөсө 7 хоногийн дотор бол ингээд ор сургахгүй алга болгосон. Чөтгөрлүүнд тонилгосон.
Циклофероны тусламжтайгаар. Амны хомхой нь herpes вирусын нэг төрөл бөгөөд тэгээд хүний дархлаа сулрах ядрах үед ингээд шууд гараад ирж байгаа. Хүмүүс энийг бол зүгээр ингээд тостой юм идчихээ салхинд гараад ингээд ийм болчлоо гэж яриад байдаг. Тийм ерөөсөө үгүй шүү. Энэ бол дархлаа унсан үед л гарч ирдэг. Хүний биед байж идэг ийм вирус байгаа. Хизээч устдаж алга болдоггүй дархлаа унангууд таныг дээрлэхэд амар дээр чинь гараад ирдэг ийм л юм байгаа юм. Та саяханы дээрлэхүүлсэн байх нь шүү дээ. Ер нь бол ингээ хавар болонгууд хүний дархлаа ундаг. Яг үнэ. Манайхан ер нь энийг ингээд ер нь бол бид нар ингээ анзаардаг шүү дээ. Хавар болохоор Улаанбархны салхин цэцгийн тархалт ихсчдэг те. Нэг бол хавар болонгууд нэг юм амьсгалын замын халдвар төвчин гинт нэг ихсдэг тийм нэг удирдлагын чанартай гэдэг. Яг үнэндээ бол энэ үед хүмүүсийн дархлаа унжидаг учраас ингэдэг. Тэгээд зарим юм нэг дархлааны юм чи юм нэг олон юм сонин ийм нэг графикаар уудаг те ийм ядаргаатай байгаад идэг. Тэгвэл энэ циклоферон бол тэгдэггүй. Ерөөсөө өдөр болгоно нэгийг л угаад ахад л болдог. 4 цаг болоод нэгийг уу 8 цагийн дараа нэгийг ууж тэр амар хэцүү. За тэгэхээр циклофероныг бүх химийн сангуудаар жоргоо олох юм бэлээ. Хэрэглэхийн өмнө эмч болон эмзүүчээс зөвлөгөө авна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 94 тэг 5 тэг 2 82 гэсэн дугаараас авна. Мөн 94 11 78 27 гэсэн дугааруудаас авч болно. Манай нэвтрүүлэгтээ хүчрэг дархлааг бий болгоно гэсэн уриатаагаар циклоферон хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Ингэнэ 10 жилийн өмнө шивүүлсэн тэр чигээрээ л байгаа л гэж байна. Маш эмзэг сэдв шүү гэж. Би бас харин эмзэг сэдв учраас их болгоомжтой хандж байгаа тий. Яагаад эмзэг гэдэг ингэж байна? Хэдэн жилийн өмнө хөмсгөө 3 удаа шивүүлсэн гинэ. За. Монгол бүсгүйгээр олигтой болоогүй. Шивээс хүлээж авдаг арьс гэж байдсан байлээ. Би хүлрэмтгий болохоор сайн ороогүй хаа гэсэн байна. Бас тийм юм байж болох юм байна тий. За 88 83. За. Өдрийн минь. За. Эмзэг шидийн талаар ярьж За. Хэцүү. За та хизээ анх шивүүлж юу? Би ер нь өөрөө хөмсөг сайтай дуу хүн баггүй. За тэр бүр намтраа нормор шиг бол биш. Гэхдээ ерөнхийдөө бодаагүй байхад бол хөмсөгтэйг л ижидэг хүн. Тэгээд 22 онд энэ яг миний алдаа нөгөө төрөөд удаагүй гэртээ сууж агаад Instagram үзэж агаад хүүхнүүдийг харсан чи ер нь хөмсөг шивүүлсэн хүүхнүүд айгу гоё харагдаад байна. Тэгэхээр за өглөөс хэрэгтэй ч өстой гоё сэрийгээд судалж агаад нэг салгаан дээр очиод шивүүлвэ. За. Тэгэл энэ нэстэ улаадгүй хөхөрдгөө янзын бодог Америк бодог гээл хийсэн. Тэгээд за эхнийхээгаа шивүүлчихэл шууд тэгэл хөмсөг баатар болчихж байгаа. Тэгэл гэрийнх нь нөхөр мөхөртөө зүгээр 5 ноноод гоё болчихно. Янзын болно гэж хүлээгээд. Тэгээд давтан гэж байдаг юм байлээ. Тэгээд 14 хоногийн дараа ч үлээ хизээч үлээ. Тэгсэн чинь ингээ хоёр өөр нэг уур тал нь хоёр өөр байгаад байдیں۔ Нэг нь бүр нэг нь дөрвөлжөндөө юм шиг. Тэгэхээр за чи өөрөө харж байгаа тод бүдгээс нь шалтгаалаад ирээд давтандаа орж болно шүү гэхээр нь за тэгвэл давтангаараа бас засах юм байвал засдаг гэд. За тэгвэл давтанд нь орё гэд. Тэгээд давтандаа ороод 14 хоноод Бүрхий дөрвөлж хоёроо адилхан болгоод тэр хоёроо бол адилхан болгосон. Тэгээд эхэндээ сар мар бол мдээгүй угаасаа л тэр чин тод байгаа юм чинь ингээл тодороо байж бол гайгүй болно гэж хүлээгээ. Тэгэл яг 6-7 сарын дараас үнэхээр биш манай найз бүр хараа чиний ингэж хөөхөн байдаг царай чи хөөхөн биш болчих чи хүний хөмсөг нөгөө юм тод болохоор амар овортой харагддсан билүү. Би ингээ тэгээд яагаад юм болчихоо гэд нөө хуучин зургуудаа харсан чинь нүрээ би хөмсгөө зур буддаг байх үед миний хөмсөг айгуу тийм бүдгхэн цэвэрхэн хэлбэртэй. Тэгсэн чинь нөгөө шивүүлсний дараа болсон чинь амар юу болсон юм. Амар тод ерөөсөө л нэг юм тод хөмсөг амар уур нэмсэн. Тэгээд өөрөө би нөгөө үстэй. Тийм. Тэгээ би өөрөө нөгөө хөмсгөн дээр үстэй хүн чинь бүр улмал хөмсөг болоо. Тэгээд одоо нөгөөх нь 25 онгийн 3 жил болоод арилах нь гэсэн чинь нөгөө улаадгүй гэдсэн бодог нь улаац. Тэгээд одоо нөгөө улаасан дээрээсээ жоохон давхарлаад бодонгууд тэр чин суурин дээрээ л угаасаа нэг өнгөтэй байгаа учраас улам ингэ тодроод бид одоо лазерт орё арилгуулъя гэж бодохоор одоо нөгөө хөмсгнөөс айцтай болсон учраас за бас лазер дуулсан чинь бүр 7 дор болчтой юм болоо гэхэд айгаал тэгэхэд улаанаар яваад байна. Яг нэг хөмсгний өсөнд мань нэг дарагдаад тэрнээс шиг ингээ өөрөө ойроос зөвхөн ингээ харах юм бол яа харахгүй цаана тийм улаан яга болцсон. За. Тэгэхээр ямар ийм бас сул тал байх магадaltaй гэж л харин тийх бодох хэрэгтэй юм байл шүү. 30 минут чамаагүй будаад явчихсан нь л бас тийм л байдаг юм байлээ. Та юу нөгөө нэг хэдэн төгрөгөөр хийлгэж ирсэн бэ?
Би тэр үед чинь 250 280 лөө тэр хавцаа хэлэгдсэн. 3 жилийн өмнө. Тэгээд улаан өмсгтэй болжээ. Харин тэгээд улаан өмсөг авсан хариуцна. За. Цолсон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа. За. Бас ийм аюул бас байх л юм байна. Энэ чинь 3 жилийн өмнө гэхэлэр чи ийм юм бол одоо ч байж л байгаа гэсэн үг шүү дээ. Бага. Ийм нэг алдаатай нөхдүүд байна гэсэн үг шүү дээ. Бүгдээрээ биш л дээ тий. Одоо жишээлбэл энэ манай найруулагч өгсөн байгаа зураг бол супер. Йоо. Яг ингээ өөрийнх нь нэг хөмсг нь ингээд үсээрээ ургацсан юм шиг тэгж шивсэн ба шүү. Тий энэ үстэй юм шиг байна. Гэхдээ энэ хизээ гоё болох уу гэхэлэр энэ дөнгөж нөгөө шивснийхаа дараа зургийг авсан байгаа байхгүй. Одоо жоохон бүдгэрээд ирэх юм бол илүү гоё нөгөө нэг юм юу болж өгнө. Сууж өгнө өөрийн юм шиг. Тий жоохон бүдгэрнэ. За. Гих мэтчлээ. За эндээс нэг комент түрүүн хараатай. Яа тий энээс шивүүлэх шаардлагагүй харин илүү урт ургаад байгаа хэсгээл хайчилж тайрдаг даа гэсэн байна. Ямар. Би ер нь ингэж бодсон. Шивүүлж байгаа юм нөгөө гомдолтойгоо хүмүүсийг хараад хөмсөг шивүүлэхээс өмнө нэгдүгээр амар сайн бодох хэрэгтэй байна. Хоёрдугаар шаардлагатай л бол яг шивүүлээрээ. Тэрнээс ш хүн даган дураа шивүүлнэ гэдэг бол амар тийм юм тийм. Шаардлагатай л бол. За ингэж сануулдаг гэж штэ. Тослог арьстай болгон нүрээрээ их хөлөрдөг бол удаан тогтохгүй л гэдэг юм билээ гинэ. За миний хөмсөг оргиороо байгаа. Манай барьцэл гоо сайхан найз чиний анхны шивээсийг би химээр байна гэдэг юм билээ. Намайг харахаар гарын цахтандаг бахаа гинэ. За ер нь тийм ээ. Манай номын сувд номоо шингэсэн байна. Зэрлэг мэрлэгээ зулгаадаггүй штэ. Мэргэжлийн мейкапчд хөмсгөөл битгий шивүүл гэдэг юм байна лээ гэнэ. Би зүгээр ээжийг миний хамгийн ойрхны эмэгтэй хүн бол ээж шүү дээ. Манай ээж залуудаа бол үнэхээр нүд хөмсг болсон. Үнэхээр гоё эмэгтэй байсан. Яг л миний нүдэн дээр штэ цуг ингээл байжслаа. Ээж чинь ингээл нөгөө хөмсгөө ингээл зулгааж малгаадаг нэг тэгдэг байлаа штэ. Хүмүүс чинь хөмсгөө зулгаадаг байсан. Тэгж мэгдэг байсан. Тэгээд хөөх юмтай одоо бараг хөмсггүй болоод тагсан. Тэгэл зурчгаал явж байгаа хта мó ээж маань. Тэгээ ер нь нөгөө нэг манай имэйл авт гэдэг хөмсгөө шимхээр зурхаараа зүгээр харандаагаар ингээд нэг ганцхан ингээд зураг дээр өгчин ганцхан ингээд зураг дээр өгчин айгүй нарийнх өстой ч нөгөө хараацсан жигүр шиг. За. Тэгэхээр тийм нарийнх хөмсгтэй. Тэгэхээр яг ийм нөгөө нэг онцгой тохиолдол буюу одоо манай эмээ чи хөмсгөө бол тэгж нэг лаг хараад гой бодно гэсэн юм байхгүй шүү дээ. Би тэгээ шивүүлмэр юм бэл. Би тэгээ боддог байхгүй. Ер нь тэр хөмсгөө элдв бусын эмийг зулгааж мулгаах юм тийм юм шиг байна. Тэр дагаад хажуудлынх нь нөхдүүдийн утансар гимтдэггүй яадгүй тэгэл цөөрөөд идэх юм болов уу гэж бодсон. Одоо эсэргээрээ сүүлийн охтуудад юу тренд болж ин гэхлээр зэрлэгтэй хөмсгөн тренд болж байна хаа. Зэрлэг ерөөсө зулгаахаа болцоо. Зүгээр ингээд яг гол хөмсгөнийг жоохон тодруулж самж орхиол тэгэл хөмсгөнд байж хахаараа илүү гоё натурал, илүү айтайхан харагддаг. Ийм тренд тосон шүү. Би бол жишээлбэл амьдралдаа нэг ч удаа хөмсгөндөө гар хүрээгүй л хүн явж байгаа шүү дээ. Тэгэл минийх одоо байж байгаа л энэ. Одоо уучлаарай эмэгтэйчтэй. Юу юм бэлээ? Би ч бас нэг хэсэг нөгөө ингээд мейкап хийдэг байсан шүү дээ. Тэгээд ямар хөмсөг, ямар царайг ингээд хувирал ахуулах, бодох хэцүү байдаг гэхлээр хөмсгөн тод шивэстэй хүнийг бодох амар хэцүү. Айгүй хэцүү. Тэр чинь нөгөө ингээд цэнхэр өнгөтэй уучраас ингээд доор нь олон толгой юм дөрхжижил тэр өнгөнд байхгүй болгож дээрээс нь бодно гэхээс ш дээр нь яг ингээд давхарлаа бодох гэхлээр ер нь л хувирал авах айгүй муу байдаг байхгүй. За манай нөгөө шивээсээ хийлгсэн хүмүүс орж ирж яриараа эрэгтэй хүн орж ирвэл бас их зүгээр байна. Би бас нэг ийм хийлгэж ирсэн гээд 77 38 83 гэдэг утсан нээлттэй байгаа шүү одоо. Лавын гол дээр хаа нэг залуу хөмсгөө шивүүлсэн байгаа гэж байна уу? Царай шал андаа харагдаж байгаа сте. Тийм. Шал өөр харагдана. Шал өөр болчт юм байна. Бид нар ч нэг улсын хурлын гишүүнийг бол бүгдээрээ л амтаа болгон ярьсан л да. Гэд. Хашир бол бас симбисэн тэгтэй. Тэгсэн. Тэстэ өөр аса. 95 тэгтэг. Сайн байна. Сайн байна. Сайн байна. Манай эрэгтэй хүн хэлээл ороод ир манай ирчүүд хүн дуулах. Хөмсгөө шивүүлсэн эрэгтэй хүн үү? Гинэх бүр ургаад байдаг. Шивээс хэлгээгүй юм уу? Хэлгээгүй. За тэгвэл өнөөдөр шивээсний талаар ярьж байгаа уучлаарай. Өдрөөсөө хангөрүүлээрэ. За тийм ургадаг зовлонтой хүмүүс байна. Одоо нэг хятад үлгэрийн кино мэнд дээр чинь хөмсгөн ингээд сахалныхаа энд түрээд ирцэндээ сахалн доошоо төмсгөндөө хүрсэн тийм хүмүүс байдаг. Тэгэнгүүтээ эмгтээчүүдийнх нь хөмсгөн дээшээгээ ингээд нэг юм дахиж сар шиг ингэж те. Тийм шүү. Эвэр айтай. 88 өдрийн мэнд. Өдрийн мэнд.
За. Хөмсгөө хэд шивүүлсэн бэ? Нэг л шивүүлсэн үү? Нийлээ хэд шивүүлсэн үү? Нийлээд шивүүлсэн. За анх юу болов? Анх угаасаа нэг би нийлээ одоо ус маань шинхэн, өмсөг маань шинхэн нэг хүмүүс амшаалдаг гэсэн байхгүй зөрүүнүүдтэй банхар гэдэг нэг жоохон өмсгтэй. Өдөр шигтэй жоохон өмсгтэй. Тэгээд 97 онд анх шивүүлсэн. За тэгээд 97 оноос хойш 2004 5 он хүртэл тэр анхны шивэсдэг тухайн үед чинь нэг тасараар шивдэг. Тэнгүүтээ нэг бодгон арилаад тэнгүүтээ нэг хөхөрцөн өмсгтэй. Нарийнх нэг хавирган сар шиг өмсгтэй. Нэг хэсэг явсан байдیں۔ За тэгж байгаа дараа нь 2007-8 онд ч бас нэг арай нэг жоохон хөмсгний хэлбэр бас нэг арай өөр болоод нэг жоохон өргөндөө болоод. Юусэн тэгээ миний нэг арсны бас онцлог байна өөрөө нэг бодог тогтцдгоо. Жоохон тослог. Тийм. Гэхдээ нүүр болохоор тийм тослог бол биш. Миний арьс нь өөрөө тийм юм шиг үлээ. Тэгээд жил хагасны хугацаанд дахиж шивүүлэхгүй бол бүдгрээл эсвэл улаагаад айгүй сонирмолчдөг байхгүй. Тэгээд хайхан гэхэд одоо би сар хагас юм. 2 сарын өмнө шивүүлсэн явж байна. За одоо энэ бол эмхтэй улсуудаас илүү эрхтэй улсууд айгүй гоё шивд юм лээ. Тийм үү? Магадгүй. Тийм. Айгүй гоё шивдэг. Би одоо миний хөмсгөө шивүүлдэг нэг эрхтэй байгаа. Тэр эрхтэй гэмн өөрөө ямар ч хөмсөг байхгүй. Тэгсэн мөртлөө хүний хөмсгийг айгүй гоё. Нөгөө шивэх хүндээ итгэхгүй л байхгүй юу? Ямар өөрөө шивэлтэй биш. Айгүй гоё хэлбэр гаргаад айгүй гоё шивж. За сүүлд 2 сарын өмнө шивүүлсэн байна шүү дээ. Тэгсэн. Нөгөө залуу дээрээ л очсон баг тийм үү? Тэгсэн. Ямар үнэтэй байсан бэ? 100 мянгаар. 100 мянгаар. За. Тэгээ ер нь бол өмнөхүүд чинь 100 мянгаар шивүүлсэн бас. За бүр анх энэ 7 онохыг бол 20 мянгаар шивүүлсэн. Хөө тэрээ. Тийм л үгтэйсэн. За тэгээд тэрнээс хойш нь яг сайн санахгүй. Тэгж 160-аар нэг шивүүлсэн, 180-аар нэг шивүүлсэн. Тэгээд сүүлийн одоо очиж байгаа хүн дээр бол дандаа 100 мянгаар шивүүлсэн. Ямар бодог гэдэг бодог гэсэн. За надад бол тогтцол цайтай герман бодог л гэж хэлсэн. Гэхдээ ялгаа байхгүй миний Америк бодгийн ч ялгаа байхгүй, герман бодгийн ч ялгаа байхгүй. Улаач тэл юм байна. За, холбосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа сайхан өнгөрүүлээ. За. Ингээл манай хөргөний найз нь шивээс ч болж байгаа гэд хөргөний хөмсгийг шивээд өгье гэж шалсаар байгаад биений шивээсний будгаар шивээд аимшиг юм болгочихсон. Инээдтэй харагдаад байдаг юм аа гинэ. За энд нэг коммент өгөх. Одоо хөмсгөө шивүүлэх гэж байгаа бол бүтэн шивүүлэх хүшээ яг хэрэгтэй газар нь хідэн үс зуруулсан дээрээ үс зуруулахдаа нарийн зураасаар зурлах сайн хийдэг хүнээ сонгоод очоорой. Бүдүүн зураас ёстой муухан харагддаг шүү. Гадаад хүнээр ялангуяа солонгос хүнээр хийлгээ дими. Тэднэр солонгос ясны бүтцэндээ тохируулаад унжуу нормалгаад хаждаг шүү гэсэн байна. Энэстэй хэрэгтэй шүү байна. Тийм байна. 80-69 өдрийн мэнд. Яна. Байна. За та хөмсгөө шивүүлсэн үү? Байна. Та хөмсгөө шивүүлсэн юм уу? Сонсогдохгүй бах юм. Яаж байгаа юм бэ? Уцаараа шууд ярина штэ. За давсарчлаа. Манай эфир утас 77 77 38 83 77 77 88 30 гэсэн 2 дугаар маань ашигланд байгаа шүү. Юу яахгүй вэ? Учраа олохгүй байна л да. Радиогоо унтраагаад шууд утсаараа ярих хэрэгтэй шүү. Тэгэхгүй ингээд нөгөө нэг радио дээр хүлээгээд явах юм бол бурууддаг байгаа. Тийм. За хэдүүлээ яг ингээд хөмсгний талаар бүтсэн бүтээгүй энд очиод ингэж шивдэм бэлээ тэнд очиод тэгж шивдэм бэлээ гэдгээр тэр эрэгтэй хүн айгүй сайн шивдэг гэж магадгүй гэдэг ер нь жоох үнэн санагдсан. Миний тэр сая нэг анхны шивээс чинь эрэгтэй хүн шивсэн баггүй. Би амьдралдаа нэг л удаа шивүүлсэн. Тэгээ одоо нэг амар болохгүй бүтгүй байгаа юм алгал байна. Гайгүй л байна те. Гайгүй л. Ацтай. 90-48. Бано? Байна сайн байна уу? Сайн байна. За өдрийн мэнд хүргэе. Та хөмсгөө шивүүлсэн үү? Гэхдээ би өөрөө шивүүлж байгаагүй. Тэгээд яг танай эпимиг аягүй сонсцсон юм аа. Тэгээд үзэл бодлоо ерөнхийдөө яг тийм үү санаа. Үзэл бодлоо ярихгүй хөмсгний шивээсний талаар ярьж байгаа шүү хэдүүлээ. Хөмсгний шивээсний талаар. За та шивүүлж байгаагүй юм байна шүү дээ. Тэгэхээр танд ямар ч дуршлаг алга байна. Тэгэхээр болохгүй гэсэн үг. Тийм. Яг нөгөө дуршлагтай хүмүүс нь зовлонгоо ярий. Жаргалаа ч юм уу ярий тийм. Яг надад нөгөө хөндлөнгийн заа байж та. Сэтгэлээс нөө. Би юу?
За холбогсон баярлаа. За. За манайха яг сэдвийнхаа дагуу ярих учраас энэ нөгөө нэг сэдвүүдээ л таарж орж ирээрээ. За Энэ одоо манай найруулагч өгсөн байгаа бол одоо ингээд өмнө юм байж байгаа. Яг шивсний дараагаар ингэсэн юм шүү. Энэ шивээс биш. Энэ хена бодог. Энэ эхлээд ийм хүмсгтэй байж байгаад хена бодоор будаад энийг хацсныхан дараа хуулцдаг байхгүй юу? Тэгэхээр тэнгүүд энэ яг 3 дахь зурган дээр байгаа юм шиг ийм шивээстэй болчдаг. Гэхдээ энэ бол яг шивээс биш зүгээр юм будаг учраас удахгүй арилж байна. За. 88-3. Бано. Өдрийн. За байна. Бано. За хөмсгөө шивүүлж юу? Шивүүлсэн л явж байна. За хэр сэтгэл хангалуун байгаа вэ? Харин үзэх юм биш юм байна уу? Яасан? Орсоод идэв юм. Тэгээд хүмүүс хараад ерөөсөө удмаар зүгээр явуулахгүй. Харсан хүн болгоно ерөөсөө зүгээр. Хөөе хорсоод идэг гэж юу яриад байгаа юм? Орсоод идэг юм байна. Шивүүлсний дараагаар уу? Одоо миний чинь 2 сар гарны өмнө шивүүлсэн. Одоо хүртэл хорсоод яваад. Хөөе ямар амар юм бэ? Үгүй. Энэ ямар нэгэн алдаа байна. Та ямар нэгэн тийм бохирл энэ төр авчаагүй үз? Уг нь яг заалсан үснийхэн дагуу байгаа байна. Одоо болохгүй юмар хийдэг юм уу яа тийм. Ахад нөгөө нэг 2 сар ингэж шивүүлсэн газараа очиж хэлвэ. Хэлсээ би одоо удаадараа зөндөө. Тэгэхээр юу гэх юм? Зүгээр байна. Тэгээд өөртөө нөгөө нэг хорсцоог нь мэдэхгүй болохоор бас сайн мэдэхгүй л ахшиг үлээ. Тэгээд ингээд нэг тоос өчөж өгсөн тэрийн төрөсөн. Тэгээд өөр арга хэмжээ авч чадаагүй. Хорсоор л явна уу? Тий. Зөөлрүүлэг нэг тос өгдیں۔ Тэр тосыг л өгсөн баг л та. Тийм баг. Одоо тэгээд хорсоор л яваад байгаа. Тэгээ гудамжаар явхлаар хүмүүс ингээд нөө хараад байна гэдг нь хитрхи тод болцсон гэсэн үг юм уу? Яасан гэсэн үг юм? Өөрөө харахад бол гайгүй л байгаа. Тод л байгаа юм яа. Та дассан байгаа хаа. Хүн дасчдаг шүү өөртөө. Тийм үү? Тий дасчдээ. Тод одоо хүмүүстэй хандаж хэлэхэд тэгээд гадраа сайд болдож хийлгүүлээрээ. Яг. Тэгээд хэдэн төгрөгөөр хийлгсэн? 150-аар хийлгсэн. За. Тэгээ 2 сар ингээд хорсоод яваад байна гэдэг чинь зовлонтой юм да тийм ээ? Тий. Хэцүү. За юу шивэснийхаа газраас гадна өөр нөө нэг арьс марсны эмчд үзүүлсэн дээр баха. Үзүүлээгүй. Тэгж үзүүлсэн дээр баг 2 сар гарсан 2 сар хорсно гэдэг чинь болохгүй л гэж юм шүү. Ямар нэгэн юм нэг ням бактери оруулсан уу асуудал байгааг нь л илэрхийлэл. Харин гайгүй хоо. За би бол таныг гайгүй ах гэхээс илүү зүгээр ер нь үзүүлжүүл зүгээр дээ дараа нь ямар нэгэн асуудал болж ирснээс л гэж бодож байна. За холбогдсон баярлаа. За. Хүмсэг нэр ахаас үл үед янз бүр болсон шүү дээ. Одоо нөгөө өөрийнх нь үснээс авж байгаад сая би комментараа саналаа л да. Өөрийнх нь үснээс авж байгаад яг ийм нөгөө нэг юм ориг хүмсэг шиг шивдэг болсон. Тэр одоо хамгийн гол нь унах мунах нь ямар хувьд энэ үйлчлэг бол Монголд нийлэн дэлгэрсэн. Одоо лайвын голд харагдаж байгаа ийм шивээс бас ээж болж байна. Энэ шивээсийг ингээ усаар нааж агаад хийчт юм билээ. Манай найруулагч юм явуулсан байна. Саяны энэ нэг 2 сар ингээ хорсоод байгаад чинь ямар шалтгаанууд байж болох вэ гэсэн чинь халдвар гинэ. Бактери халдвар орсон бол арьс удаад хавдаж өвддөг болно гэж чинь. Харшлын урвал байж магадгүй. Шивээсний бихний найрлага зарим хүнд харшил өгдөгөө. Ялангуяа улаан шар өнгөтэй бол харшил өгөх нь их байдаг гэж байна. Арьсны өрөвсөл эсвэл экзем байж болно. Шивээсний орчимд хураашаад загтнаад захтнах шинж тэмдэг эдгээр нь мөн буруу арчилгаа өгнэ. Анхны 7 хоногудад арьсанд ачаалт өгсөн бохир орчинд байлгасан бол эдгэрэл нь удааширч болно гэсэн байна. Тийм. Бихний доорх өрөвсөл гэж бас байдаг гинэ. Энэ нь бол бихний хэсэгт дархлааны тогтолцоо урвал үүсгэж болно. Энийг нь бол гранулиум гэж ингэж нэрлэдэг гинэ. Тийм. Энд ч уусаа арьсан доор хүний дархлаа гэдэг чинь хүний биет рүү гадны ямар нэг юм оруулж ирэхгүй байхад хамгаалж байгаа шүү дээ. Гэтэл бид нар ингээ шивээс гэд бих явж ажиж байгаа байхгүй. Тэнгүүт чи дархлааны эсүүд юу гэж хүлээж авч ин гэхэлэр чи гадны биет шүү дээ. Тийм учраас тэрнээс үргээ хамгаалахын тулд эхний 7 хоног ялангуяа айгүйх тийм нэг өндөр дархлааны урвал явагддаг байхгүй юу? За ингээд нөгөө нэг 2 сар хорсч морсон хүнд яах хэрэгтэй вэ гэсэн чи яаралтай арьс харшлын хэмжид үзүүлээрэ арьсан дээр халдвар орсон эсэх харшлын урвал байгааг тодорхойлж чадна гэсэн байна. Тий. За тэгээд цэвэр хуурай байлгаад шивээсний орчмыг угааж бохир гараар оролдохоос зайлсхий гэсэн байна шүү.
Яг үнэ. Ер нь бол эхний 7 хоногт бол бохир гараар оролдоод ерөөсөө тийм тэр цаанаас шивүүлсний дараа нэг юм зөөлрүүлдэг тос өгдөг байхгүй яхаа. Идэрэлтийг түргэсгдэг гэд тэр тосыг түрхэхдээ маш сайн гараа угааж иж түрхэнэ. Арсны сорил хийлгэрэй гэсэн байна. Хэрвээ харшил байх юм бол ямар бодисоос үүссэн тодорхой болоод гараад ирдэг гинэ. Тийм байна. Номоо бичсэн байна. Хөмсгний хим ер нь дими юм байлээ шүү. Нэг удаа хим хийлгсэн хим нь гарахаараа бурж идэг юм байлээ. Бас шингэрсэн тэгээд буцаад ургаад хэвэндээ орсон гэсэн байна. Хөмсөс сормоосны химийг бас тусна ярмаар л ах. Тийм л юм байна. Би тэр хим юм гэдэг чинь бас ойлгохгүй л байгаа шүү. Хэвэнд оруулчтай хаа. Хөмсний хим гэдэг шиг. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулъя. За. Хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneoос гэсүрэтээр Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. За энэ болохоор гар утсандээ суулгачдаг та хүссэн үедээ өөрийнхөө хэрэглээнд тохирсон зээлийг авчиж болдог Payon гэдэг нэртэй аппликейшн байгаамаа. 5 сая хүртэлх зээлийг бол ямарваа нэгэн одоо ямар барьцаа юу ч байхгүйгээр ингэж өгдөг. Та зээл төлөх өдрөө өөрөө сонгох боломжтой. Одоо юу гэдгийг цалин маань одоо 30-нд буудаг юм аа. Сарын сүүлийн өдөр буудаг юм аа. Тэгэхээр би одоо сарын эхний өдөр бол төлгөөч гэдэг юм уу. Ингээд сонгох болцоотой байдаг. За энэс гадна энэ Payon гэдэг аппликейшнийг татаад утсан дээрээ байлгаж явах юм бол ямар зээлийг авч болох вэ гэхээр ер нь яагаад хэрэглээ бүр тохирсон зээл гэж нэрлэдэг байгаа юм бэ гэхээр ингэж байгаа. Захим зээл гэж байгаа. Энэс гадна 6 хүртэл хуван авах боломжтой ийм үйлчилгээ бас байгаа. Энэ одоо төлөө дараа одоо аваад дараа төлөх. Хуван төл энэ үйлчилгээ байгаа. Лизингийн зээл, автомашины зээл, барьцаа зээл гэсэн хэрэгцээ бүр тохирсон бүтээгдэхүүн байгаад байгаа. За энэс гадна Payon-ы бас нэг гой давуу тал нь гэдэг юм бол бид нар мэдээж зээл авч байгаа юм чи би ийм орлоготой гэдэг нь орлох хэрэгтэй тийм үү? Би ингэж амьдрдаг аа гэдгээ. Тэгвэл бизнесийн, цалингийн, малын зэрэг олон арга төрлөөр орлогоо нотолдог гэдэг нь хамгийн том давуу тал байгаа. За. Payon хэмээх шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн. За энэ нь болохоор та 75 сая хүртэлх төгрөгийн энэ зээлийг орон сууцаа барьцаалаад ердөө 5 минутын дотор шийдвүүлээд авах боломжтой. Ийм үйлчлэгээ гарсан байгаа шүү. Payon гэдэг шинэ бүтээгдэхүүн. За. За 75331111 гэсэн дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг авна. 75331111 Facebook-с Payon TBF гэх хайх юм бол аль биесны хуудас гараад ирнэ. Харин 5bogfinance.com гэсэн вебсайтад хандах юм бол дэлгэрэнгүй мэдээллийг бас авч болно. Манай нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneоос гэсэн урайтаагаар Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаа. Баярлалаа. За 77 38 83 дээр хөмсгнийхөө шивээсний асуудлаар ярих гэж байгаа хүмүүс орж ирээрээ. 88-7. Тасарсан байна. За тийм байна. Хөмсгний гээл гоё юм шиг үлээ. Тэрүүгээр тодруулаад явсан дээр юм шиг байна лээ гэсэн байна. За хөмсгний будах маш олон арга байна хаа. Зүгээр одоо шивүүлээгүй тохиолдолд хөмсгний харандаагаар зурж болж ийн гээл хэрглэж болж ийн гэх мэт зөндөө олон төрөл байгаа байхгүй. Гээл гэдэг нь болохоор яг ийм одоо нэг ийм юу шиг химдээ. За би энийг жоохон бодож жагаад оролцогчийн сонсогчийн дараа яриа. Байна уу? За өдрийн мэнд үргээ. Байна уу? Өдрийн мэнд. За радиог онтраагаараа. Онтраасан байна. За хөмсгөө хэдэн удаа шивүүлж вэ? За 2-оос 3 удаа шивүүлсэн санагдаж байна. За. Одоо тэгээд сэтгэл хангалуун байгаа юу? Үгүй. Одоо ингээд нэг улаацсан л ингээд нэг төгсгөл гэсэн ихлэл хэсэг ингээд нэг улаацсан. Тэгээд нэг тийм арцайсан тийм нэг үстэй тэгэл яваад идсэн. Яана. Чи сэтгэл хангалуун хүн одоо цэгийгээс өөр байхгүй юм шүү. Хэцүү штэй хаа. Тий. Тэгээ шивүүлээд байх тусам ус нь ингээд нэг хатуу ч юм уу нэг тиймэрхүү болчтой юм лээ штэ. Таатлын айс нь ингээд юу байгаа гэдэг юм уу? Цуцаараад тий. Яг ингээд нэг ориг хитэн үлдсэн хөмсг маань бол хатуураад ширэн болчдөг гэж юу? Тий, ер нь бол цаад арьсан нилийн хатуу юм нэг тийм зузаан болчихд юм байлээ. Тэгээд яг ууг нь бол би өөр ингээ хөмсгтэй л доо. Хэлбэрийн би ерөөсө гаргаж чаддаггүй байсан байхгүй юу? Бодож бодохоор ч маш их удаан нэг цаг их ордог байсан. Тэгэл тэрнээс болоод ерөөсөдөө хэлбэрийг гаргая гэж шивүүлээд байдаг байсан. Тэгсэн чинь л одоо ингээл зузаараа л ингээд ерөөсөдөө жоохон тэрэн л жоохон онцгүй. Тэгтээ тэгээд яах вэ тэгээд нэг их ч яадгүй юм дөө. Тэгэл явчихдаг. За хэдээр хийлгсэн бэ? За эхлээд хамгийн сүүлийнх нь 100 хэдээр хийлгэжсэн санагдаж байна. Одоо тэгтээ нэлээд удаж байна уу? Тий. 150 орчил уу хийлгэжсэн санагдаж байна. Тиймэрхүү байна тий. За албан баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье. Баярлалаа.
За хөмсгний тэн байдаг болсон байлээ гинэ. Тэнээр будаж болж ийн хөмсг хэлбэржүүлэх тийм нэг шингэн байж болж ийн шингэн. За эсвэл бүр юм харандаан байж болж ийн. Тэр гэл гэдэг байгаа нь болохоор нэг тийм одоо яг тохирох үг орж ирэхгүй. Гэхдээ нэг тийм баримлын шавар шиг юм байдаг байхгүй юу? Тэгээд ийм тэрлөө багс дүрж ягаад багыг авангуудаа багс нь ингээд нарийнхан байх юм бол яг тэрний үзүүр дээр ингээд нөгөө ийм хөмсгний үс шиг ингэж нөгөө нэг хэлбэр гаргаж зурж болдог. Тэрийг хөмсгний гэл гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? За дараагийн сонсогч 88 18. Сайн байна мэдүүд. За сайн байна өдрийн мэд өргөө. За хөмсгнийхөө тухай ярихдаа та хөмсгний тухай ярихаас чи хөмсгөө урд толиндоо харсан чаа. Часуулаа хөмсгтэй юм биш үү би нэрээ. Хизээ шивүүлсэн. Олон шивүүлсэн. Хамгийн анх одоо тэр чинь хэдэн онд юм бэ? 87 онд Оросд анх нэг энэ шивээс гарч байхад шивүүлжсэн байхгүй юу? 87 онд уу? За. 87 27 гэвэл одоо бараг 40 жил болох ч юм шүү дээ. Тийм байна. Тэгээд тэр үед л Оросд анх гарч ирсэн шүү дээ. Тэгээд тэр нь одоо амар сайн будагтай бүр маханд бараг цусан чингэж юм аашин тэгээд. За. Дээрээс нь ингээд нөгөө арилгуулна гэл ингээд нөгөө лазер дуулаад ерөөсөө арилдгүй. За. Тийм хөмсгтэй байхгүй. Тэгээд тэр чин тэгээд айгүй муухай цэнхэр. Тэгээд нөгөө нэг хар бодгаар бихэр бодонгууд цэнхэр болчдөг тэр байна шүү дээ. Тэгээд ингээд дахин дээрээс нь лазердаа болохгүй болонгууд нь дээрээс нь бүрэн мөрнөр шивүүлээ. Тэгээ одоо бүр ингээд одоо бүр часуулан болцсон байна. Тэгээ ер нь бол одоо би бол юу гэж хэлж байгаа нэсээр одоо ингээд нас 60 хүрч байгаа хүний хувьд хэлэхэд одоо энэ өгсөн хооллоо их л муухай харагдах бах. Тэгэхээр энэ шивээс хөмсг шивнэ гэдэг юмд бол аюух бодлоготой залуучууд бодолтой хандахгүй. Гэхдээ одоо юм хөгжөөд одоо гайгүй болж байгаа холтой тэр үед бол одоо юу одоо Оросын хэвлэл мэрэгдээр тэр үед хөмсгийг нөгөө нэг сайхууддаг будгаар шивжсэн эдэргээ бичсэн юм. За баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Одоо бол та ингээд нөр удааныхаа дээгүүр зүгээр харандаагаар бодчиход байгаа юу? Тий, харандаагаар будаал явж байгаа. За баяртай. За нэг иймэрхүү зовлонтой байна дахаа. Хүүшээ би эний чинь өстө бүгдээрээ айгуугаа сэтгэл хангалуун явдаг юм байх гэсэн чинь ихэнх нь фейлддэг юм байна шүү дээ. 10 хүн дотор нэг нь яг ингэ сэтгэл хангалуун байж чадвал их юм шүү хаа. Тийм үү. Хөмсг амар эмзэг байхгүй юу? Одоо энэ найруулагчийн өгсөн саяны тэр зургийг харах дээр би бүр ингээд шивүүлмээр санагтаад байна шүү дээ. Үгүй энэ гэхдээ үнэхээр гоё хийсэн байна шүү дээ. Гэхдээ яг ингээд нөгөө юм ориг юмэг ер нь ямар ч хөх болох улаан болох бол би итгэхгүй те энэ бол зүгээр хийсний дараах. Тий. Хийсний дараа айтайхан харагдаж байгаа. Тэгээд зураг авахтаа бас ингээд засаж масаад айгүй айтайхан авна штэ энэ чинь. Тийм ээ тийм. За энэ дөрөв нэвтрүүлэг өндөрлж байна. Хүчрхээ дархлааг бий болгоно гэсэн уриатаагаар Циклофрен хамтран ажилласан. За мөн хэрэглээ бүр тохирсон зээлийг Payonos гэсэн уриатаагаар Payon цэхим зээлийн аппликейшн хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогч та үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг үлийн амсараа 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжгаахаа. За баярлалаа.